Халдвар төвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ? Үерийн дараа бидний амьдрах орчинд усаар дамжин халдварлах олон төрлийн өвчний нэм тархсан байдаг. Ариун цэврийн байгууламжууд үерийн усанд эвдэрснээс болж энэхүү нөхцөл байдал үүсдэг. Зарим тохиолдолд үерийн аюулаас сэргийлж шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд шинэ газар нь ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ бага байдгаас шалтгаалж үүснэ. Эрүүл ах уй ариун цэврийн дэглэм алдагдах, хангалтгүй зэргээс үүдэн, суулгалт өвчин, гепатит А, холер, урвах тахал зэрэг өвчнийг үүсгэгч нэнгийн халдварлах магадлал нэмэгддэг ажээ. Энэхүү нөхцөлд өөрийгөө болон гэр бүлээ дээрх өвчин үүсгэгч нэнгийн халдвараас сэргийлэхийн тулд эрүүл ах уй ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Өвчин үүсгэгч нянгууд бие засах газраас таны хоол унданд халдварлах ба хоол хүнсээр дамжин танай гэр бүлийг өвчлүүлж чадна. Та болон танай гэр бүлийн гишүүд дээрх өвчний халдвар авсан тохиолдолд та эрүүл мэндээр хохирох, хүүхдүүд сургуулиас завсардах, өвчин хүндэрсэн тохиолдолд үхлийн аюулдаж хүрч болох юм. Өндөр настан бага болон нялх хүүхдүүд эдгээр өвчнөд өртөмтгий эмзэг байдаг. Та доорх энгийн зөвлөмжүүдийг дагснаар өөрийгөө болон гэр бүлээ нэнгийн халдвараас сэргийлэх боломжтой. Ил задгаа бие засахгүй байх, гараа сайтар савндаж, урсгал усаар угаах. Ялангуяа бие зассны дараа хоол хүнс бэлтгэх болон хэрэглэхээс өмнө таглаатай ус хадгалах сав хэрэглэх. Хоол хүнсээ ялаа, шавжнаас хамгаалах. Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл амьдралын төлөө ариун цэврийн зөв дадалд суралцахыг бусдад уриалцгаая.